Hi guys! Намайг дараатруу болцгоодаа. Би өөрт амар урд бичлэгээд өнөөдөр жоохны хичээг болно. Би эдит хийж чаддгүй. Тэгээд сайн эдитлж чадахгүй. Манайхаас эдит хийдэг чаддаг ч гэсэн бүр амар шиг бүр маш сайн хакер биш. Эдит хийдэг хүмүүсийг бол үгүйсэж чадахгүй. Тэгтээ гайваа сайн тий. Тийм болохоор би бага бичлэг хийх гэхээр чадахгүй. Бичлэг хийх гэхээр чадахгүй байгаа шүү. Өнөөдөр бичлэгээр би шүүгээгээ янзнаа. Шүүгээ бас чивнэ. Өнөөдрийн хувьд бол миний шүүгээ аваад ийм энэ дээр ийм стикертэй дээрээ ийм шүүгээ агаад дээр энэний дээр стикер энэний ингээ шүүгээ нээж хадаг юм дээр баатагтай. Тэнд гараад. Нэг иймэрхүү. Тэгээд бичлэг эхлүүлцгээе. Тамартаж би энэ дагаа юмнуудаа ийшээ гараа тавиадах юм. За эргээ тавтай нэрээ шүүгээ янзлаа. Миний шүүгээ брэм хөнгөлчлээ. Яг л өөрийн охиныг хараалын хэлж байгааг хараад би маш их гомдсон. За одоо бид нарыг тоосон саруулахаас таа гэж. Мандрал хийж үү? Тийм ээ. Тэр миний тоглож байсан тоглоомоор тоглоод миний аав тэрхлээ. Миний эдлэх ёстой бүхнийг мандрал эдлэж байгааг хараад би төвчж явсаар өртөг хүрсэн. Биний тоосоос харуулчих гэж би бод. Зэхлэр чинь жинхэнэ гойлох чинь мандрал өөрөө исэн биш үү? Сая бургер кино үзсэн. Би ингэж амдмааргүй. Би аавыг өөр амьдралтай байсныг сайхан мэдсэн. Намайг төрсөн охин биш гэдгийг яагаад тойр надаас нуусан юм бэ? Аавч хоёр охноос сонирх авъя. Өнгөрсөнд нь хэлж үзсэн. Одоо амар чанга дуурах болохоор хандаа луга батгуулж үзээрэй гэж тааж байна. Чи тоос авах үед чанга ч юм маш чанга аав нэр зүйлсэн тэр охин өнөөдөр аавчгүй ээжчгүй. Тэгтэл би тэрний бүх зүйлийг зүгээр л булаагаад тавьчихсан юм. Ямар муухай үгээр томжилдог байсан та өөртөө бодчих. Guys. Аавын нэрхээр. Би одоо ингэ тоос хоригч шуугыг салгаж мэддэггүй л дээ. Би тоос хордгоо учраас одоо ингэ тассан үед нь өөрөө сардаа. За. Баяртай. Яа, цавруулчлаа. Ямар ч тач маш сонирхол болсон. Яа, би нөгөө юуны дуунд амар дургу, амар чанга дуудаад тэгээд би бүр яа, энийг хараа би ийм юм ингээд нуглаж зүйлээ. Гарныхаа юуг зүйлээ. Ийм юм зүйлээ. Яа, юу ч. Тэгсэн чи амар сонсогдсон. Яа. Зүгээр хэлхээ аргагүй амар чанга. Тэгээд энэ би тавьчаад байна. Анцаараа ээж хатсан дурак ч аим шиг юм үзүүлээд тах юм. Тэр бацаа бай. Юу тэр гэж? Аяа. Өнөөдөр тэнүү босон зөвлөдлийг эзэхлээд болно. Намайг танихгүй юм шиг.
Тэр чаал мэдж байгаа ч гэсэн мэдэхгүй юм шиг нууж чадах сэрэг тарихтай хөвгтэй. Чи ажлаа мэдж байгаа үсэ. За. Ихэд зүйтэй. Телевизийн камер байх юм. Би бас мал цуглуулаад хэлээд. Мэдээж би аюулгүй газар дуудсан шүү дээ. За. Хичээлийн хэрэгслээ цуглуулаад. Нарийнхаа урт Ажлаа гүйцэтгэж дууссан чинь дараа өдөр хин гэж явал. яг Найдаж байгаа шүү. эднэр бэл. Би угаасаа энэ тэмүүлэг үхээсэй гэж хэлдэг. Шогмоо Болж ирлээ. энэ канал Хэмгүүрхэн миналаад энэ тэмний гэрээ паналаа Крами тавтаасаа Хэмэргүй байна. Яг Нэ. Унтаа. Наад чи хортой унтаа шүү. Аха. Тэнүүн хортой унтаач асуучлаа шүү. Одоо яах вэ? Өө чи ямар тэрэг бацаа бэ? Юу тэнэг? Таны дискнер ч хэлдэг шүү. Би одоогоо өгсөн. Тэнүү асуусан. Аха. Жохон бат гэдэг юм. Та намайг надтайгаа тарсан бүтлгүүн авч гэдэг байсан тэр үний юм те. Ажлаа бүтлгүүцээ. Чи одоо юу гэж уцаад байгаа юм бэ? Тэгээ наач зогсчих байгаа шүү. Апрч барин дотор. Чи юу? Яагаад гэдэг хэдий яриад байдаг юм бэ? Оо, хакерма. Чи ямар тэнэг юм бэ? Өчигдөр тэрийг дуусгал та. Явалтаа чи. За, байсгасан. яа нэрэ бүтлгүй маань нэр. Ийм тусцаар ээж яадаг байна. За би одоо тодруулагчнуудаа цуглуулаа. За цуглуулчихлаа. Миний тодруулагч гэвэл эднэр байна. Би бүр хамгийн cute гэснийг нь харуулъя заяа. Эднэр. Чи ангид хөглөхдөө балконд чи минь тэрэг бидээс чи хаана байна? Гүй дараа. Тэр муу уцаан чин такондагийн хар үстэй гэж. Би чинь бисч. Чи зүгээр гай хийхүү эндээ намайг хийж заяа. Тэгээ. Тэр өдөр чиний наад тархийг чинь гүйцээгээд бяцалчихдаг байж л дээ. Ах минь одоо хэрэгэ үшээ. Би нууц тань аль хэдийн сэргчсэн. Так. Миний хамгийн хөөрхөн. Сэрхээр яа. Энэ аим хөөрхөн байгаа зү. Би хямдны камерыг бүх төсөө сэргээчихсэн. Ахраагүй гэдэг чинь энэ шүү дээ. За. Та нар өөрсдөө л энийг хүссэн шүү. Тийм дараачих нь болохоор Би найзуудынхаа тал. Би ч бас найзуудынхаа тал. Бас. Онголынхаа тал. ийм тодруулагч. Энэ бол амар гоё. Амар бүтгэх амар гоё гардаг заа. Энэ бас гоё гардаг юм аа. Яаж хад ёо ямар хэцүү бэ. Ёо надад бүх юм амар гоё. Энэ гэхдээ манай гэрийнх бас манай хичээлэх гэсэн. Энэ ер нь бол манай гэрийнх л дээ. Дахиад өөр тодруулагч байгаа. Одоо тэний дараачих нь. Энэ тодруулагч биш палмастер. Ийм аврах том палмастер. Гой гацтай. Би миний цагаас амар том. Одоо ингэ самбар дээр ингэ бичсэн штэ. Тэнгүүд макрнууд ч айгүй гоё тол мод ингэж гарч мараад байдаг штэ. Энэ бол тэгэж гарахгүй. Тэгэж гардгүй юм. Би таныг аварна. Би сая жохон тооцоолчихлаа. Зүгээр өстө
Яа яж чад амар тод гардгаа. Цаад байж. Хөдөл. Би танд энэ цаасан дээр зурж ханддаг. Яа. Ангаар нэвтэрдэг юм. Одоо ингээд би зурчлаа штэ. Тэнгүүд энийг хараа. Аа чи маш их хийж штэ. Тэр ямар амт юм бэ? Явуулаа чи. Эй, сайн уу бро? Сайсан. Замаа оранжуул төлнө үү? Нами. За таныг аян замдаа авчаалгүйсэн яваарай гэдэг нэгэн сайхан ая дугаар гიშгэн цэнхэр хадаг өгье. Хөөе яваарай. Гიშгэж яваа цэцэгтэн ногоон газар минь. Энэ нэг маст ингэдэг юм байна. Нарны цэцмэгэн Чи хатаа онгоолоо. Чи ёо. Аа тоо сонсч. Би гоё өөрийн гэсэн өрөө талангууд өөрийн гэсэн гейминг тийм юмтай олно гэж боддог. Би бол гэр дотор пүүлтэй яхийг хүсдэг. Хамгийн том үрэл. За дараачийн нөгөө тодруулах чинь ийм хөрхэн тодруулах чинь байна. Тэрний дараачийн тодруулах чинь өөр баг. За одоо болохоор би юу тодруулах дээр бэн тодруулагч биш гэхдээ Би үргэлж талмастер. ялгч байсаар ч гэсэн. Харин удаад чи хатаг биш. Өсвөр насны ялгад. Надлуулчлаа. Бүдэн байцаа тасгийн мөрдөгч, эслэгч хэлэх. Таны бусдын амьдсан санаатаараа халтыг завцсан. Хүн бусдын төрөнд санаатаараа их хэмжээний хөврөл очруулсээр дээр баривчилж байна. Йоо, энэ нэр гоё. Яагаад энэ хүмүүс алдтаа таацсан юм. Одоо гэрийн тавилга таацсан дээр би өмнө нь ингэж байгаа санаанд унаас бохоо. Тэгсэн чи унахгүй байсан. Би бүр амар ноцолж байгаад унгаасан чи ингээд энэ дээр нь тол болчихсон. Энэ нэг тослог болохоор ингээд тослог тол болчихсон. Огтоо би танарт нэг хөрсөг зэвс өгчихөө. Нэр миний энийг төвтөрфээр энэ хараа ингэсэн. Тэтгэврээр зүудсэн 50 дээр юм. Тэнийг ийм их үү? Энэ манай дүүгийн цаг байна. Үлдээч явцсан юм. Дараачихан миний хуучин кейс. Энэ дээр юм гоё ингээд унж мултыг юмтай. Тэгээ энэ дээр Hello Share My Melody биднэрийг бол маш сайн мэддэг. And Grammy Band and Hello Kitty and My Melody in My Melody My Melody and My Melody ийм чихтэй My Melon ийм чихтэй яг хажууд шээ. Энэ My Melody нэ хоёр ч нь хоёулаа доош унцаж. Нэг ийм чихтэй байна айлсуудын доош унцсан байвал My Melody гэдэг. Эсвэл энтэл нь унцаа эсвэл энтэл нь унцсан байвал My Melody. Ер нь бол яасан гэж алддаг. Бас мартдаг. Ийм юм байж болохгүй те. Бид нар хангалттай одоо хүлээсэн шүү дээ. Тогоо би тушаад. Нэгдүгээр юм гарсан биш. Чи арай тэр буцаа бацаата тоглоом хийчихсэн юм шиг зү. За, окей, тохиолдлын шаардлагатай байгаа төнөө бол одоо манай сургуулийн албаас нь сурч биш юм аа. Энэ кино тэтмийг онцлох чадчих шүү дээ. Миний гоо асууж биш. Би мансуурах байцтай тэмцэх тусгаад асагт албаач гэсэн. Энэ бол урдаас төлөвлөсөн зохион байгуулалтын хэрэг гэдгийг тодорхой харагдаж байна. Зүгээр нэг юм хийчихвэл Энэ бол илүү хэрэгслүүд. Одоо жишээлбэл энэ хоёр илүү. Бид нэг гоё маруулъя. Дүмбүм барамтабом. Биний танаар заагаад өчөө. Мэдгүй юм байж магадгүй. Мэддэг нь бол лайк дараа.
одоо энэ хуруугаагаад ингэж энэ луу дотор руу нэхлээд орууллаа. Дээшээ хувцаад дээшлүүлсэн. Тэнгүүд энэ эрхийн уруугаа ингэж нуглаад жоохон нуглаад тэнгүүд ийм болно штэ. Миний үзсэн дагуулсан Монголын уран сайхны киног ярьж бүр бэлтгэлээ. Ингээд одоо юм юу шиг. Тэнгүүд энэ луу ингэж хуруугаа ингэж оруулна. Дээш нь татаж. Энэ луу ингэж оруулаад энэ хуруугаа ингэж дээш нь татав. Дээш ингэж одоо шахах амшгүй болж оос сул тавь. Тэнгүүд. Хурдыг бол энэ хуруун дээрээ дандаа ирнэ. Дүнгээр Манай киноны голдурыг Батэрдэн гэдэг. Тэр ээлжлэн хоёрын хамт амьдардаг. Бүгдээрээ түүнийг Багийг. Тэрээр сургууль дээр хоёр сайн найзтай. Багийн хувьд хичээлдээ нэрийдээ зарчимж өөрийгөө тусцсан хөгжүүлэхээр хичээж яваа залуу. энэ шугам байна. Харин энэгүй байг юм байна. Эстетик хөх бол манай киноны голдурыг Шугам байна. түүний бүгдээрээ түмэг. Тэгээд түмээ сургууль дээр явж байгаа. Миний бишгүүр байна. Хоёр. Мэдээж түмээс ирч үстэй бүсгүй. Яаж нэгэн зүгээр өнгөх билээ. Шуудхан орж ирээ. Хэрэгтэй алхатлаа гэж боддоо. Тэр нь Баги байв. Мэдээж Багигийн хувьд таньж мэдгүй хүн хурж ирээд шууд хазар дээр нь алхах юм бол дуугүй байхгүй ойлгомжтой. Тэгээд Баги сургуулийн гадаа түмийг үнэлж ирээ. Яг өөрийг нь алгацсан болохыг асуув. Бан түгээд. Гоо андуурч. Уучлаарай. Гэтэл тэрээр гоо андуулсан байх гэж хэлээд яваад өгөв. За энэ харандааны дээр гэдэг юм байна. Хичээлээ хийж байсан Багигийн бодол гэгмэдгээ нөгөө хөхөн бодогдож эхэлдэг. Нөгөө гэрцээ маань. Ингээд хахад Баги түмээ Эрдэнэ нийшээ чи. харцаар дурчсан байжээ. Тэгээд миний салбайдаг байна. Энэ дотор хэдэг. Найз залуутай болж таарав. Энэ бол түмээгийн Тавуу байна. тэрээр архинд орж тэр бүл найз охиныхоо сэтгэл санааг зовоон сув. Яа бити хэр. Би энд хүснээрээ байж байгаад явмаар байна. Чичлэндээс байж үз. Ангарах яагаад ийгүү архинд орсныг бид одоогоор Айман гоё нэртэй. гэсэн ч түмээ найз залуу түнд маш ихээр догшин хандаж байсан ч гэсэн тэрээр найз залуудаа төлөйх хайртай нь эндээс харагдана. Төрүүлээд очиж хүлээж битүү. Үнэн дээр ангарахын хувь зэр залуугаараа өөрний дутагдал гэх аимшигт өвчнийг тусчээ. Юутай чанар хайртай охиндоо буулт гэж мань хоёр эндээ эвлэрцгээв. Энэ ахыг хоёр бол ангарахын аав ээж хоёр. Тэд өвчтөдөө архинд орсон хүүтэй маш ихээр санаан зовно. Түмээ найз залуугийнхаа биеийг ээжээс нь асуудаг. Хүн ямар тач эмчилгээ тууштай хийх гэж байгааг нь. Өөрний дутагдлын байж болох бүхэл эмчилгээг хийлгэж байгаа. Одоо харин гамаас сайн байх хэрэгтэй гэсэн. Даанч өөрөө болохгүй. Золбоодохгүй солонгосоос эргэж байгаа. Чи яахын нэртэл төр жоохон ч гэсэн хануулж байгаарай. Тэгээд ээлжихэд хэлсээр туудахгүй түүний хүрсайх золбоо солонгосоос зөрж дүүтэй тус нэмэр болох гин. Уг нь бол түмээ гадагшаа сургууль сурахаар бэлдээ тун завгүй байж. Гэвч тэрээр найз залуугаа ийм байдалтай байх нь гадагшаа сургууль сурахыг үл хүссэн. Би сургууль хайна. Ангаргайж баймаар. Учир нь тэрээр найз залуудаа үнэхээр их хайртай. Завгаа уцаад хийчээ. Нөгөө сургууль дээр ирж Багийг хүлээн зогсон. Тэрээр өөртөө андуурч Багийг алхацсандаа уушлахгүй. Түүнийг кофегоор тавьхыг хүснэ. Тэр явдлаачлаа. Түнэл юм. Автэнтэй. Чи тастай нэ. Яг зөв. Чамаас уучлахгүйгээд Түгээдээ чамаа гомдсон. Харин хамт кофе уучихсан байх. Баярлалаа. Гэсэн ч Баги таньж мэдгүй охинтой болцож суухыг хүссэнгүй. Тэр бүгний хөгжлийн сургалтандаа сухаар болно. Гэтэл Баги сургалтаа тагаад гараад ирсэн. Түмээ түүнийг дагаж ирээд сургалтын төвөхийн гадаа хүлээж байв. Үнэн дээр хүндөвчтэй найз залуутай бүсгүй. Ийхүү Багийг дагаад ирсэн нь үнэхээр хачин санагд. Тэр дундаа Багийг хүчтэй байгаа нь бүр сэлчтэй. Чи намайг дагаад байгаа юм уу? одоо зартаалсан биз дээ. Би чад кофе уудаггүй шигээ эцтэй. Одоо төлөөс би хичээлээ их хэвээр. Гадар дотор явах тийм зажиг юм уу? Би дэмий зүйл өөрийнхөө цагийг өрдөггүй юм. За. Би чамайг эзчихгүй дээ. Юутай ч Баги түмээгийн ятгалахаар ноциглэлээр нь сууж түүнийг дагаа яв. Энэ бол мань хоёрын анхны болцоо. Болцоо. За, энэ минь самбарны юу вэ?
Энэ нь түмэд бэлдүүр зарчимж хичээл хийхээс өөр зүйл мэдгүй. Багийн За миний эрүүл мэндийн дэвтрээ Ямар өөртөө хэлэхгүй юм. Монголиас хүмүүжлийн ном байна. Хүсүүний Хөгжмийн ном байна. илүү хүн ихтэй зүйл байна. Хүмба нийгэм байна. багийн инстаграмыг гуйж авч Хүмба байгаль байна. Миний англи хэлний activity book байна. Миний англи хэлний special edition for English book. за энэ төхөөрөмжийг Pupils book байна. ямар зурагтай ухаантай зүйл болгоод ашиглах боломжтой байгаа. Гайхалтай биш гэж юу? За тэгээд төхөөрөмжний маань хэмжээний хөрх гэх юм бол За өөр юу вэ? Миний iPhone-ийн том зан ном байна. Цаашдаа миний шилтийн iPhone-ийн оюуны хөгжил айгүй үнэлгээний сэрэлтний ном. Нарийнхан ном маань өөр юу вэ? Миний монгол хэл бус юмнууд миний цонхон байна. энэхүү төхөөрөмжнийхаа бүтэгээр нэгэн зэрэг хүссэн төхөөрөмжнөөс хандаж үзэх За би ингэж хийгээд явчих. Зузаанаас нэгэн лөө. Тэгээд гэтээ зузаанаас лөө нэгэн лөө хийж явахдаа хоёр ижил номыг бол зүгтэн хийх хэрэгтэй. Хамгийн зузаан нь энэ байна. нэгэн зэрэг дөрвөн төхөөрөмжөөс хандаж боломжтой. За энэ төхөөрөмжтэй өөр нэгэн даваа. Хөө хамгийн зузаан нь энэ юм байна. Дараачих нь энэ уул нэг айконы ном маань дараач энэ нэг ижил ном нь цуг хийх хэрэгтэй. өөрийнхөө дуу хоолойгоо За дараачих нь мэдээч энэ маань байна. Энэ айконы дэвтэр уншдаг. Энэ маань байна. Тэгээ хажуул нь нэгэн ном байна. шинээр нэгдсэн 60 кг компьютер өндөр сургуугаар үзэж байна. Мөн дээрээс тэр ухаан ухааж үзэх боломжгүй Asian Box, Movie Box, Premier Sport-ийн хаалцсан гадааддын хамгийн олон телевизэн сургуулийг бүхэлд нь 96 цагийн хугацаанд ухааж нөхөж үзэх боломжтой. Та бүхэн энэ төхөөрөмжийг худалдаж авахыг хүсвэл төхөөрөмжийг 100% бэлэн төлөлтөөр альсаас Pocket Zero болон Эснэр ялгаагүй маань тийм болохоор өдөр нь ялгаж. Нэгдэхэд Монгол Улс хүмүүжил ордог, хоёр дахь тий бас хөгжим ордог. Тэгээд хоёр дахь Хүмба байгаад бас Хүмба нэг юм ордог, гурав дахь эрүүл мэнд ордог. Энэ багийн дүү гэрлээ найз залуутайгаа ялгуурн зогсно. Дараа нь гэрлээ дүү ахыгаа найзлгаа бусныг хараад тоглох нь ойлгомжтой. Би явлаа. Камера бичнэ. Боломжтой. За тэгээд гэрлээ. Гэртээ орж ирсэний дараач ахыгаа гарцыг шүүн авч түмэнгийн инстаграмыг олоод нүдэлчихдэг. Яах га хүний зөвшөөрөл байгаа юм бэ чи? Ямар гоё чи. Дахнаа. Тусаараа багийн олцсон түмэн найз залуугийнхаа аав ээжтэй хэлж найз залуу нь эдгэрэн гих сайхан мэдээг олдсонсон. Үнэхч. Үнэн. Шинжлэгийн харин явсан бүгдээрээ сайн гарсан. Мэдэрэн гэсэн. Одоо цаадах нь сайн амраах. Ашиглаа. Би одоо болцгоо. Сүүлдээ болж ирдэг шиг. Түмэн найз залуугаа жинсгэлээсээ тийвэрч ирээдүгээ төлөвлөө ярилцсан. Инхдээ түмэгийн хүсэл цаснаар ангарахтаа болцох байдаг. Нэр болж чадвар танилцчихсэн. Тэр хазгаарч байгаа. Миний юу вэ? Цаснаар чадвар болцгоо. Маргааш өдөр нь багийн найз Соко багийн тэр хоёрыг тоолж ямар нэгэн та хоёрыг тоох билээ гэж хэмээн бас байна. Болсон. Хоёр өөрсдөө байртаа. Дараа нь ах нартай. Энэ хөвгдөлтөө охтууд хоёртой юу гэж болцоо байж байгаа тийм юм уу? Түүл хойлоо мөрөцгөө. Энэ охин баг төгөлж яах вэ? Чи яах? Тэгвэл би ч одоо үгүй. За ингэж ярихлаар суучихыг байдаг шүү Соко. За энэ үед багийн түмээтэй чаталж маань хоёр оройн болцоор болдог. Тэгээд кино үзсэн. Энэ үед багийн ээж хүүгээ оройдож байгаад нь сэтгэл санаа зовж уцаар багийн дуудлагыг энэ авдаг. Би ингээд энд багтаа энэ хийж ирсэн юм. Манай би нэг 2023 онд хийсэн юм байна. 23 онд нэгдсэн. Энд би одоо багтаа одоо том болоод хүүхдтэй өвлүүлээд явна гэж боддог юмудаа хийцаагаа өөрийнхөө гэсэн. Тэгээ би энийг 20 мартчих байх гэж одоо 23 онд нээж үзсэн, 24 онд нээж үзсэн, 25 онд нээж үзсэн, 26 онд одоо нээж үзсэн. Багийн оройдон гэртээ ирэхэд санаа зовж орондоо зурлал суугаараа унтж байв. Ингээд тахад багийн ээж хүүхдээ дөндөх санаа зовж хүүгийн томьёрыг босныг анзаараагүй гэлтэй. Гэртээ санаа зовсгүй. За зэшлээ яж юм. Одоо Сайхан гэр. Гисэс энэ үрэ түгээ багийнхаа болцсон дараа
анхаарахтай болсон. Гүэнээр юу ч болоод байгааг бүгд Энэ бол төрсөн өдрийн хөргөн зураг байна. Нэршисо. ер нь алга найзлын түүнд эндүүг санаа зовж байгаад нь дургуутсаж түүний гадагшаа сургууль сурч ирээдүгөө бодохыг яатгав. За одоо энийг ингээд Одоо нь сургуульд бэлтчихлээ заа юу. Үгүй. Хайрах нь би итгэж болохоор ирчихлээ. Хайр дээр яваад очиж штэ. Тэгээд хамтдаа сурах та. Тэглээж нэг жил хол юм гэхээр чадахгүй. Үүнийгээ цаашид хоёр биеэ болохгүй тул хос шивээс хийхийг хүсжээ. Хоёул хоёр биенээсээ салгаж болохгүй нэг зүйл хийх үү? Юу? Шивээс хийх байлаа. Тэгээд хоёр биенээ санах болгондоо тэр шивээс харчих. Тэснээс өмнө түмээ ангарах тэлхтэй хэрэг ангарахыг эдлэх юм бол түүндээ хамт заснаар болцохыг хүсэж байгаа талаар хэлсэн билээ. Тиймээ түмээгийн сэтгэл бүгд биелээд маргааш нь болдог баг хоёр найзынхаа айлтгахаар түмээг болцоод өрнө. Тэр юу хаваас гараад ирсэн ах юм бол. Тэр хоёр юу гэсэн? Өөр юм хийгээгүй хамт кинод үзсэн. Бүгд эмэгтэй өнөр болон дөрүүлжээд өөрөө юу ч хийгээгүй юм уу? Тэр охин чи жинхэнэ манай энэ согоо шиг охин биш. Чамайг боцоод юу л та. Тэ? Гой бочоо. Тэгээд баг түмээг нэг юм газар авч. Энэ газар нь одоорн судлах төв байдаг. Анхгүйд хичээл номдоо хичээгүй залуугийн сонголт байгаа биз. Дараа нь баг түмээ хоёр диун сууж хос шивээс үлдэх хийдэг. Тэснээс өмнө нь түмээгийн найз залуу ангарах түмээтэй хос шивээс хийхийг хүсэж байсан билээ. Гэтэл түмээ тэрхүү хос шивээс багитай хамт хийдэг. Өнөөдөр танилтын юм хэлэхэд энэ дээр нэг юм богод энэний доор нь дахиад нэг юм байгаа. Тийм болохоор энэ доор нь хажууд нь чивгдэг юм хоёр юм байна. Чивглээ. Хүн буруу замаар орсон мэт санагдаж маш ихээр уур. Дээш нь татлаа. Шархууч гсэн юм уу? Юу болоод байгаа юм бэ? Ороо би уусаа. Мотоцикл ч охин чи хий. Анх